За тэгэхээр шинэ апдейтийн хувьд гэх юм бол за энэ үнгээ зодтолчлаа. За тэгэхээр шинэ апдейтийн хувьд гэх юм бол залуусаа. За би энэ бол бас өөрөө сайн мэдгүй. Тэгтээ энэ бол гайгүй. Юм хэдэн бол мэднэ. Тий. За тэгээд энэ нь бол Garda Ascension гэсэн газар байна. За тэгээд энэ нь бол яах вэ гэвэл хэдүүлээ байна. Одоо энэ coin байгаа шүү дээ. Энэ coin байгаа. Энэ coin-оор нь юм болгоныг хийж болно. Энэ guys гэхлээр quest аваад юм аа. Энэ guys гэхлээр quest авна. Тэхийн тулд бөөнөр өнд нь эхлэнийг надаас ингэ нисчихгүй юу? Авраараа мөтэш орсон Elder Strawberry-г ингэ надаас нисчихгүй юу? Нэг тэрлэн шекэлтэй. Хэрэг би энийг ингэ авчираад өгвөл энэ одоо 10 ширхэг Garden coin өгнө. Гэхдээ надын энд байгаа бүх мөнгөний маань одоо байхгүй болно гэсэн үг. Тий. Тэгээд тэр 10 coin авна. Тэнгүүтээ тэнүүгээр одоо ингэж нэлээд ашигтай юм нь бол хийж болно. Энэ save slot upgrade тэгээд. За энэ нь бол яг ингэ одоо ингэ чиний Garden ч одоо ингэ 2 slot байгаа шүү дээ. Авцад гарсан. Тэрний чинь бүр 3 болгоно. Энэ бол бүр тийм бүр арай л хөвөө. Энэ бол арай л хөвөө. Бас за өмнө нь бол 8 өндөг зэрэг тавьж болдог гэсэн бол одоо бол 13 шиг өндөг нь бол зэрэг тавьж болно. За дааж болохоор энэ Fate Inventory. За би одоо буруу уншиж мэдгүй. Capacity upgrade гэсэн. За энэ наадгүй ингэнгүүт одоо бид нар ингээд нэг одоо ингээд максимум нь одоо ингээд 70 мал гэдэг штэ. Нэг Fate энэ бол сая нөө надад харагдсан да. 70 тулцсан. Тэрний ма 50-аар нэмэн энэ бол 120 болж болно гэсэн үг. Энэ болохоор Cosmetic Inventory Capacity upgrade гэдэг байгаа. За энэ нь бол яг ингэ одоо энэ Cosmic байгаа штэ. Энийг нийтдээ би 280-ийг суулж болно гэсэн. Энийг нь бол ихсэх юм бол боломжтой. Тий. Ер нь бол нэлээд ашигтай гэж хэлж болно. За тэгвэл хамгийн сүүлний байвал Plant Inventory Capacity upgrade гэсэн. Энэ нь бол яг ингэнгүүт одоо ингэ seed байгаа штэ. Энэ чинь нь бол юуг нэгсэн гэсэн үг. Inventory-г нь. Тий. Энэ бол за team ихч ютон бол за зарай байхгүй л гэдэг тий. За тэгээ энд бас нэг шинэ гарсан гэж дуулдаадсан. Тэр feed in infinity to unlock гэдэг. За тэгээд энэ дээр нь бол юу яадаг гэсэн. Надын олд сонсноор энэ юу яадаг гэсэн. Нэг тийм divine за ямар ч хоол исэн хамаагүй энэ guide өгдөг гэсэн. Сайн билүү? Энэ үнд өгнө. Тэнгүүдээ энэ үнд чинь тэний чинь coin олгож өгдөг юм шиг үлээ. Тий. Энэ гарсан өөрчлөлт гэх юм бол ер нь бол тийм байна. За даажхны өөрчлөлт гэх юм бол за энэ шинэ апдейт гарсан. За энэ гэх юм бол юу вэ гэвэл энэ нэг харж байна нэг Glimmering Tomato гэсэн ийм юу орсон томат ийм 20 minutes later. тэрээр нөө өөрөөр таскууд өгөн чамд. За тэн болохоор яг юм за тэр нэг гэвлэн Enchanted Seed Pack өгнө. За энэ нь бол тий хамгийн олдох дамхан. Энэ болохоор даан болохоор Fairy Points гээд одоо энэ чэнэс авч чадна. За энэ бол тайлбарлаад өгнө. За тэгвэл даажхан ингээ Glimmering Radar гээд за яах нь ойлгомжтой. Тим тэш орсон юу ч шүү болоод өгнө. Дааж болохоор Fairy Targeter гээд одоо ингээ Fairy ингээ очиж одоо ингээ мэтэш өгч байгаа штэ. Тэрний нь бол өөр дөр дуудана. За энэ Create гэвэл ойлгомжтой Cosmetic. За дааж болохоор 23% магадaltaй арай багасна. За тэгээ энэ бол мэтэш spray орж иж байгаа. Тэгээ энэ нь цацсан бас өндөг орж ирсэн. Тэгээ энэ өндөгнөөс амар upil fit байгаа юм шиг лээ. Энэ нэг хувь энэ бүр арай л амар хөө юм шиг үлээ. За тэгмүүдээ даа 3x Fairy Targeter тэгмүүдээ Glimmering Radar-ын Fate Shard Glimmering гэдэг нь болохоор фиттэй өгж болдог гэсэн. Энэ Glimmering гэдэг нь. За тэгмүүдээ 2x Seed Enchanted Seed Pack. За тэгээ яах нь ойлгомжтой. За тэгмүүдээ энэ болохоор тэр дөрөөс ингээд 2000 Fairy Points өгдөг болоод Enchanted Egg өгдөг болоод 5x Mutation Spray
Өвдгөлөө. Энэ болохоор 3 байсан. За тэгвэл tier 5-аас 3x enchant seed баг өгнө. За тэгвэл 3x enchant egg өгнө. Тэгвэл fate shard claimer өгнө. Энэ бол aurora wine өгнө. За эдрээс энэ бол aurora wine fate shard claimer-ийн лав. Энэ fate shard claimer-ing нь арай илүү юм шиг үлээ. Тий, надад сонссноор тий. Дээрээс манайхаа нэг том давуу тал гэвэл энэ гарт одоо ингээд хоол хийж өгнө штэ. Хоол хийж өгөнгүүд энэ шин сидүүд тийм тусгай сидүүд гардаг гэсэн. Хэрв нээчүүл. Тий. Энэ гарт нөгөө бүх юугаа өгөх тэр нээчүүл нь бол шиний бүр тусгай сидний ийм нэг юу гарч ирдэг гэсэн. Тэр нөгөө хэсэг гарч ирдэг. За тэгмүүдээ бөөнөрөө хоол хийн гэж. Тэгмүүдээ тэр хоол идэг юм нь бүхэн л өгсөн юм шиг үлээ л дээ. Дааш нь таахгүй амар санаа. Яагаад ахгүй би бол сайн мэдгүй л байна. Бөөнөрөө энэ төгшүүлсэн маань. За тэг бөөнөрөнд ингэ 8 coin өгж байгаа. Fair find. За тэгмүүдээ энүүгээрээ яах вэ гэвэл за тэгээд апгрейд хийж болдог. Тий. Claimer multiplier roaming fairy spawn amount. Энэ Claimer multiplier-ын юу хамгийн их хөгжүүлд юм бэлээ хүмүүсийг хараад багт. Бас fairy spawn amount-ыг за fairy spawn amount энэ бол илүү их төрүүлнэ. Нөө энэ одоо энэ мөтэш өгдөг байгааг. Тий. За тэг шинэ апдейт явж нь бол ийм дэндээ бас seed харсан. Тийм seed. За би энэ бол seed-ний явж нь бол бас нэх ямар тийм гоцхгүй хүмүүс тийм амар нэг яригдаад байгаа юм бол огт сонсохгүй байгаа. Тийм надад явд бол. За тэг бөөнөрөө яцгаая. Апдейтыг ерөнхийд нь бол энэ бол базаад ярьчихлаа. Эргэлзэлгээ за. Залгыг гисэн л авчих. За бөөнөрөө эргээ олзъя. За бай.